сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 27 оны мигмар гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Чавган Пентес мөн гэр бүлдээ үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандалагаар хамтран ажиллаж байна. Инхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 198 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаа тэгээ ami@mjl radio.com-ро та мэйлээр цагтлаа илгээж болох нь. За мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CC рүү орохоор шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээр дараад орвол таны цагтл хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. Хэрвээ та холоос гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р годомж 34-р барилга 6 дахь хүртэлхийн монголчуудын эмжээл радио хэм маяглал явуулаарай. Нэвтрүүлгээ нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шууд ингэж хайхаад сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргье. Ингээд нэвтрүүлгийнхэн та бүхэнд ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа ихвэрийн шууд утсаа нээдэг. Шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өнөөдөр өөрчлөхгүй гэдгээ бас хэлхэн зөвлөө тийм ээ. Ингээд ирсэн загтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Энэ захиаг уншигдах өдрийн мэндийг хүргэе. Би дээрээ 2 эгчтэй айлын баг. Одоо 19 настай. 2 эгч маань надаас 4-6 насны зөрүүтэй л дээ. Хөдөө орон нутгийн учраас 10 жилдээ гайгүй л байсан юм. Оюутан болоод Улаанбаатар хотод орж ирээд бидний харилцаа маш төвөгтэй болж эхэлсэн. 2 эгч маань хоорондоо л юм яриад намайг жоохон атлаад ч байх шиг. Би угийн л маш чимээгүй дотгошоо хүн учраас хүмүүст ингэсэн тэгсэн инээ тэрэгэд яриад байдаггүй зантаалтай. Тэгсэн эгч маань чи бид хоёрт юм ярьсангүй бид хоёроос юм нуулаа гэд байнга л уурлана. Сүүлдээ гуйж үдсэн, аргадаж үдсэн. Гэхдээ яхад ч юм угаасаа тийм зантай биш учраас тийм зан гарахгүй байгаа. Хэлэх болгонд нь за би жаахан нээлттэй байх гээд үзнэ хичээнэ гэд асуудлаа ярьдаг болно гэд хэлдэг ч гэсэн энэ нь сансан шиг амар биш байна. Чадахгүй байгаа болохоор маань ойлгоод зүгээр орхисон байх гэж бодсон чинь миний утсыг ухдаг байсныг нь би сая олж мэдлээ. Начиг ийм дотгошоогоо зөвхөн өөрөө өөртөө хувийн орон зайтай байдаг хүн энийг мэдсэний дараа маш хүн дээр туссан. Одоо бол 2 эгчтэйгээ хоёулантай ямар ч холбоогүй байгаа. Үнэхээр харьцахыг ч хүсэхгүй байна. Гомдолж нэг үтсэн тэгсэн бүр сүулдэ бид хоёроос юм нуугаад байгаа юм шиг санагдаад ахар чин гээд л миний буруу болчихсон. Нэг эрт амьдарч байгаа ч тустай. Зүгээр л хажуу өрөөнд амьдардаг хүн шиг мэдрэмжтэй гэхүү дээ. Сүүлийн сар гарan имерхүү байдалтай. Яг одоо яах вэ? Ёстой үнэхээр мэдэхгүй байна. Уучлалт гуймаар байгаа ч үнэхээр их гомдоод ах юм. Хамгийн гомдмоор нь хамгийн сайн найзтайгаа чадлсан байдаг маань чатыг эхнээс нь дуустал бүгдийг нь уншчихсан байсан. Тэгээ зүгээр л чи ингэсэн байна үнэн үү гэж асууж болох юм дээр юу ч хэлэхгүй явж яснаа жоохон маргалдан гуйтал хөөе би тэрийг чи мэдсэн шүү чи тэгсэн гэдэл энэ нь маш тарамжтай. Яг ийм зүйлийг мэдэрчхээр сэтгэл нэг тийм төгшөөртэй болчихдаг юм байна лээ л дээ. Утсандаа код хийж чадахгүй энийг олоод орчихвол яах вэ? Яг юу хийвэл энэ хоёр олохгүй вэ? Зүгээр л надад нэг юм ямар ч хувийн орон зай байхгүй юм шиг. Ингээ аквариумд амьдардаг загас шиг бүх юм нэвт харагддаг амьдрал байдаг да. Тиймэрхүү. Гэрээсээ явчихмаар зүгээр л өөрийгөө болгоод тустаа гараад явчихмаар санагдах нь бүр их болчихлоо. Энэ бүхнийг сонсоход маш жижигхэн зүйл шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ яг биеэрээ мэдэрч байгаа хүнд үнэхээр эмзэг байгааг ойлгосоо гэж хүсэж байна. Ийм нөхцөл байдалд би яг яах ёстой вэ? Надаас уучлалт гуйтал нь хэдэн сар жилээрч хамаагүй холбоогүй байх уу? Эсвэл гомдсон ч гэсэндээ өөрийгөө үл тоогоод би уучлалт гуйх уу? Мөн доороо дүүтэй хүмүүсээс асуумаар байна. Таны дүү үнэхээр дотгошоо гэдгийг мэдсээрэж заавал гадагшаа байлгахыг хүчлээд тэр нь болохгүй байхаар хувийн орон зай руу халтах нь тийм хэвийн асуудал юм уу? Эсвэл надад бол ингэж амар эмзэг тусаад байгаа юм болов? Надад зөвлөд өгөөч би яг яах ёстой вэ? Химээгээд 19 настай нэг охиноос зөвлөгөө хүссэн байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв надаас уучлалт гуйчихвал гэдэг шиг. За ялангуяа доорооч гэлтгүй тийм ээ дээр ах эгчтэй өссөн хүмүүс илүү сайн мэдэх байх тийм ээ. Ах эгчтэйгээ ойлголцдгүй нэг тийм гадуурхагдаад байгаа юм шиг мэдрэмжийг авч ирсэн үнийг ер нь яаж давдгийг тийм. Хин нэг нь уучлалт гуйгаад
зүгээр бол харилцаа нь хэвэн болчт юм уу? Нэг бол юунаас болж яг ингээд үл ойлголцол үүсээд ийм асуудал гараад идэх юм бэ? Тэгэхэд магадгүй та үнэхээр тотгошоо хүн байхад таныг заавал хүчлээл хамаг юм чи яриулах гад ингээд тахаар ямар санагддгийг охинд манаас зөвлөгөө өгөөрэй. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. Магадгүй танд тасар их дотроо гомдож явдаг тийм ээ. Ах トゥ байдаг бол яг юунд нь гомддгийг. Тэр хүн танаас уучлалт гуйчихвал таны сэтгэл онгоогоо харилцаа хэвэн болох юм уу? Эсвэл зүгээр л тэрхэн зуртай тайвшрах юм уу? Яг яах вэ? Тийм ээ. Яг н төрсөнгүүд төрсөн ах ихч дүүс гэхээр бас нэг үл ойлголцол зөндөө олоодаа үүсэн л дээ. Эдгээр нэг гэртээ амьдарч байгаа. Нэг эцэг ихээс төрсөн ч гэсэндээ өөр зан харизмтай, өөр дотоод ертөнцтэй, өөр амьдралын хэм маягтай хүмүүс байдаг учраас хоорондоо ойлголцох жоохон хэцүү байгаад идэм болоо. Тэгээ нөгөө гомдохороо нэгэндээ илүү ихээр гомддог. Одоо өөр хүмүүсээс гомдсноос илүү их гомдоод ойлголцож чадахгүй ингээ яваад идэх юм болоо та. За эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Бүгдэнд нь өчийн мэндийг хүргье. Яг сонсогч хүртэл би хамтран ажиллаж танилцуулъя. Чанартай бодгийг Чогонг Paint-с. За, Kami Chemical компани Солонгосын Чогонг Paint үйлдвэрээс аль биесны борлуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 4 салбар мөн Эрдэнэт хот Дархан хотод тус нэг салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа хнэ. Чогонг Paint брендийн гадна дотор эмүүс за шалны эрзэнэн бодог гэд худалдаалдаг бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай премиум бүтээгдэхүүн импортлоо оруулж ирдэг байна. За эднийх болохоор хүний бие болон байгаль орчинд ээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн хамгийн боломж түүнээр найдвартай нийлүүлж ажилладаг байна. За Монгол улсад олон жил үйл ажиллагаагаа явуулсан Солонгос компаниудтай үнээр биш чанараараа өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг Монгол аль биесны хэрэгтэй оруулж ирж байгаа маань. Тэгэхээр усан суурьтай хүмүүс нь ямар ч үнэргүй олон төрлийн бодог оруулж ирдэг байна. За эндээс онцлог бүтээгдэхүүн нь шалны эрзэнэн бодог байгаа. Хаана хэрэглэх юм бэ гэхээр үйл дураад зогсоол засварын газар гэх мэт бетон шалан дээр шууд хийгддэг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр сонирхож байгаа ямар ч төсөл дээр бас ажиллах боломжтой байх нэ. Онцлог давуу тал нь зах зээлд хижил үнэтэй бүтээгдэхүүн байдагч. За нэг 70 м квадрат 80 м квадрат хүрнэ гэсэрнээ хэмжээнд хүрдэггүй. Харин Чогонг Paint-ийн бодог яг метр квадраттай хүрдэг учраас санхүү болон цаг хугацаанд хэмнэлттэй байх нэ. Дээрээс нь энэ жилээс шалны бодгийн төрлөө нэмсэн байна. Хүнсний үйлдвэрийн зориулалтаа үнэргүй, хатуулга өндөртэй, хүүтэн халуун тусгаарлах G-grade юм бүтээгдэхүүнийг шинээр оруулж ирж байгаа хнэ. За эпокси бодгийг хийхүүд ялгардаг үнэр нь яг энэ бодог хийж байгаа үед хэцүү байдаг. Харин G-grade нь ажиллабарыг хийхүүд болон дараа нь ямар ч үнэр гарахгүй за мөн чанар стандартын гэрчлэгээдээ шинэ үеийн сонголт болж байгаа гэсэн. Дотроо 11 төрлийн өнгөний сонголтоос нь сонголтоо их боломжтой байх нэ. За тэгэхээр үйл ажиллагаа явуулж гисэн цагаас хойш үдийг одоо 7 жилийн хугацаанд маркетингээр биш жинхэнэ хэрэглэгчдээс амнаас аман дамжин чанараараа өдөө хүртэл зах зээл танигдсан оршин тогтносоор ирсэн байна. Холбогдох утасны дугаар нь 7711 17 47 77 11 17 47 гэсэн дугаараар баярлалаа хамтран ажилласан чанартай бодгийг Чогонг Paint-с. За баярлалаа. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. За бид бүхний өнөөдрийн хамтдаа ярилцж байгаа сэдв яг төрсөн ах ихч дүүтэй л хүмүүс ойлголцох байх тийм үл ойлголцол үүсээд хин хинээсээ уучлалтгүй чадахгүй нэгэнтэй гомдоод ингээд тунаад яваад идэг. Гэтэл энэ гомдол нь юу гэдгийг олон жилийн дараа ч гэдэг юм уу арилтгүй юм байна л да. Тэгтээ огт нөгөө уучлалт гуйхгүй яваадахаар хүндэрдэг ийм асуудлууд гардаг. За тэгвэл та ахтаа ч юм ихчтэй дүүдээ гомдож исэн ийм асуудлууд байдаггүй. Танаас яг уучлалт гуйчвал таны дээр сэтгэл зүйчин тайвшраад ч юм уу яг эвлэрч чадах уу тийм ээ. За яхны сонсогч байгаа юм. Манай Цаавцсан тасарлаа. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. За лайв хадгалагдаад үлднэ. Та болохгүй бол YouTube дээр бас ордог. Томчуудын шууд ингэж хагаад YouTube дээр бүх дугаар маань ороод ингэ явдаг шүү. Цаавчи мэндийг бүгдэнд нь хүргэе. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. За утаснууд одоо хөгдөж орж ирээд яг гүйцэд залгахдаггүй нь ачаал нэлээ ахтрах шиг байна да. Яв чимэнд бүгдэнд нь. За тэгэхээр сэтгэл зүйн асар олон сэдвүүд яригдаж байна да. Тэгэхээр тусмаа яг бидний хамгийн их хөгдөж юм те. Хайртай дотн хүмүүстэй л хүмүүс илүү ихээр гомдож илүү ихээр тэр хүмүүстэйгээ
ойлголцохдоо бас хэцүү байгаад идэм болов. Магадгүй нэг найзтайгаа гэдэг ч юм уу тий хамт олон өөр хүмүүстэй танихгүй хүмүүстэй ч юм уу муудалцахаар уучлалт гуугаад ч юм уу учир зүгөө олцдог. Гэтэл яг хайртай дотныхоо хүмүүстэй болохоор болтгүй юм байна л та. За яхны сонсогч. Байна уу? Байна чимдэрэг. Шууд нэвтрүүлгөө. Тийм энэ таалбагдсан байна. Сэдвээ сонссон уу та? Сэдвээ сонссон. Би өөрийнхөө багийнхаа явдлыг ярихгүй л. Би дээр нэг ихчтэй. Тэгээд манай ихч надаас илүү олон насны зөрөгтэй. 12 насны зөрөгтэй байхгүй юу? Зөв. Тэгээд би айлын хинжээж аав ээж нэлээд эрт өнгөрөөд тэгчтэй хамт амьдэрдэг байсан. Тэгээ манай их нөхөрт хараад. Зөв. Тэгээд нөхөр нэг жоохон тийм арх бод хүн байсан гэх юм уу? Баянгын л бараг л намайг нөгөө нэг тийм дагвар хөвгчээл хайцдаг. Жоо хад үзээд идэг. Тэгээд тэр ч яг одоо бараг 20 эдэн жилийн өмнө болсон дөө. Тэгээд би 18 нас хүртлээ тэгчтэй хамт гэртэн амьдарч аваад тэгээд сургуулаа төгсөөл өөрөө ажиллая гэл шууд тастаараа явцсан. Тэгээд хойд ихчтэй зөндөө л хэлдэг байсан нэгч тэгээд хүүхдтэй болсон болохоор бас тэгэл нөхрийнхөө талдаардаг. Таалгаар нөхрийн дурггүй сал гэдэг үсэн. Тэгээд бас сал гэхээс бас хэцүү. Тэгэл би 18 хүрээл ер нь бол тастаарсан л та. Ажил хийгээл тэгээ харвал ажил хийгээл одоо бол их тэр хүүхдтэй болсон. Агуулаа хаймдэрч байгаа. Тэгээд тэмцээн сошигчтэй холбоог болсон. Одоо тэгэхээр одоо нөхрөөс нь болоод хоёр холбоог байгаа гэсэн үг үү? Тий. Та тэгтлэх гомц юм уу гэж тий? Намайг таа байж хахад ер нь бол нээж аваад насаас ахгүй. Тэгээд 8 жил хамт амьдсан. Нэг бараг л өмөрч авах болохоор тэгээд их л гонцсон доо тэр. Нөхөр нь одоо ямар нэгэн байдлаар буруутгах бол таныг өмөрч өрсөй юм ярьдаггүй байсан бахан тий? Одоо өгчтэй энэ хооронд ч юм уу тий холбогдох гэдэг ч юм орлого ер нь хийжсэн үг. Гүй тэгэл тэнцээс хойш би ч холбогдгийг тэгэл мөрмөрөө болчихсон да. Би тэгчээ хаанаг хайж үзээгүй. Холбоог л хатаад. Магадгүй өгчтэй холбогдоод танаас уучлалт гуйвал та уучлах болов. Сайн мэдгүй л. Гэхдээ олон жил өнгөрсөн болохоор бас тэгээд нөр хамаатан байхгүй болохоор ойрхон байх л гэж бодож байна. Ууланд хоёрчтой хоёулах юм байна шүү дээ тийм ээ. Тий. Болж игэл эвлэрээд байж ивэл олон жил өнгөрсөн юм байна болж игэл уучлаарай та. Баярлалаа танд. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Нэг хоорондоо холбогдож чадахгүй харилцаа холбоогүй болно гэдэг бас хэцүү шүү тийм ээ. Одоо ялангуяа одоо ижээ аав нь байхгүй болсон. Их ч юм уу ахын ч юм уу өсгсөн байдаг. Яг тоороод л ирээд хоёулахнаа ч юм уу байдаг бол бүр хэцүү юм да. За хичнээн өрсөн байлаа гэд хитрхи хувийн орон зайд нь халтвал бүдүүлэх хэрэгштэй л гэсэн байна. Төрсөнтэйгөө муудалцаад гомдлоо гэдэж яах вэ дээ. Аль болох бие биенээ уучлаад ярилцуул яадаг юм бол тоо л гэсэн байна. За би дөнгөж өчтөр дүү нартаа гомдоод эргэжтэйдүүдээ ховлоод байсан чинь уйлсан өнөөдөр ботсон чинь нийтд юм аа. Угаасаа л хэрэлдэж чаддгүй үйлждэг болохоор тэгэл тайвширсан даа л гэсэн байна. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнөлттэй. Төрсөн ах トゥ байтгаа дөнгөж харьцаад эхэлж байсан хүмүүс хүртэл бусдад янз бүрийн юм ярьдаг цаг болжээ. Зүгээр л өөртөө сайхан асуугаад ярилцаад өсчихвэл гоё юм да. Бусдыг бодоод бусдын үг өргөлж бүдүүлэх хуурамч байдгаа гэж. Тэг ховоор тэгэж явна гэдэг бол хэцүү шүү. Тэрч тийм юм бэлээ, энэ ч тийм бэлээ. Томчуудаа шууд ингээ уусаас хойш яг энэ хов живээс болж гэр бүлийн амьдрал сүрч гисэн тийм ээ. Харилцаа холбоо тасарч гисэн маш олон юм сонсоод одоо уншлаа, захиа сонслоо, зөндөө олон хүмүүстэй ч холбогдлоо.
Тэгэхээр тэр хүн танд юу ч хэлж байгаа юм тийм ээ. Тэгээд хэцүү юм да. Ялангуяа тэр өөрөөс нь ер нь бол ямар нэг эргэлзээтэй асуудал байдаг юм бол тийм үү юм уу гэд асуусан баг шулуун баха да хин нэгнээс дамжуулаад тэрийгэ дамнуулаад сонсоод ямар үг нь ямар болоод нэгэн дээр ирж байгаа ч юм блэ те. Тэрнээс болж насан туршдаа нэг нэгнийхээ сэтгэл тэмээгээд хэцүү болчих бай те. За дараагийн сонсогч. Бана. Чимдэрхий. Чимдэрхий. Арай минь те. Хойлоо сэдэ сонссон тийм ээ? Тийм сонссон. Надад нэг юм асуудал байт юм аа. Одоо ахтаа бараг тангараг тасарч ах шиг юм даа тахт. Тасарч байх шиг байна. Тийм. Ойлголцоо одоо үйл ойлголцоо одоо. Харилцаагүй бараг 2-3 жил болдог. Юунаас болчихв? Таны ийм асуудал байсныг би том болсон юм бит юм аа. Манай хамгийн том хот автос ухтай гидсэндээ байсан юм шиг. За. Тэгээ тэрийн өөрөө мэдээд өсчдөг. Эднэр бол мдэггүй өссөн. Аюу том болсон байна. Эхнэр хүүхдтэй болсон юм мэдсэн. Тэрнээсээ болоод одоо эднэр намайг өөр хүний болохоор тоохгүй нэг гэсэн үг. Би одоо манай том охчин 4 дүүтэй гэсэн үг л бай. Тэгээд нэг тийм хүл ойлголцсон болчиход одоо яаж ярилцгаа мэдгүй болчтой. Яах вэ? Эднэр болохоор намайг өөр эцгэх тэр ингээд тоохгүй байх гэсэн юм тий. Бид нар болохоор аюу том болсон юм мэдсэн болохоор ямар ч тийм сэтгэл бодол мэдгүй өсөж байгаа шүү. Тэгээд би одоо бас одоо тийм гомдлоо гэдэг. Одоо бас нэг өөрөө тийм асуудалтай болчиход одоо яа тийм л. За. Одоо ой гарантай хүүхдүүнтэй суусан. Одоо 4 дүүтэй болцсон. Одоо энийг одоо яаж ярилцах юм хүүхдүүд одоо дүүнэрт нь хэлэх үү танаа ах ч одоо өөр итгэвтэй гэж тайлбарлаж хэлэх үү яадаг юм бол тоо. Яг адилхан амьдралаараа явж шүү тийм ээ. Тийм одоо том болсоо нөгөө өөр хүнээс мэдчихсэн доо хилцэн дээр ч юм шиг. Хилцэн дээр ч юм шиг. Тэгэхээр хүүхдүүд энэ ч надад өөр эцэх гээд үсчих юм болов уу гэж боддог. Харин тийм ээ. Танаа ахын хувьд болохоор өөрөө мэдсэн та нар мдэггүйрний сүулт нь ингээ гомдлуулаад байна шүү дээ. Тий одоо зөвл ойлголцоо. Одоо бодохоор өөрөө мэдчихсэн юм шиг байна. Нэмээ үүдэр өссөн ерөнхийдөө. Таатай харилцаа ямар байсан юм баг та? Яг л зүгээр мэдэхгүй яг л хэвэн ах トゥ. Яна эцэн насарчлаа. Дахиад холбогдороо сонсогч. Нэрээ ямар хэцүү асуудал лээ те. За өөрөө мэдсэн. Гэтэ дүүнэр нь өөр хүний хүүхдээ гэдгийг мдээгүй байхад тэрэндээ ингээ гомдоод ингээ яваад илгэсэн юм. Гэтэл яг өөр юм асуудал тулгарсан байгаа гэж байна. Ой гарантай хүүхдтэй хүнтэй суусан. Ахаа 4 дүүн гад ирцээ хэлэх үү яах вэ? За та яг нэрээ ямар ч юмтэй те. Хэлчихээр энэ одоо манай аав хүүхд биш гэдэг ах юм болов яа гэх юм бол үнэхэр хэцүү юм тулгамдсан асуудал байна. Миний хувьд бол мэдэх юм үнэхээр алга хэлсэн дээр юм болов хэлээгүй дээр юм болов. За одоо битгий хэллээрээ л гэж тэгж юм да. Харин хүүхдүүд баг юмны учир ойлгодог болсон үед нь л нэг наантаа цаантаа хэлсэн дээр юм болов. Одоо баг байгаа дээр нь хэлчихвэл хатгалал нэг санамсаргүй хүүхдэл юм болсон юм те. Юм мэдхгүйгээр 9 жорын юм ярьчдаг нэгнийг гомдоохоод сэтгэлдэн сэв хийчих юм болоо да. Хэцүү ч юм аа та хүний амьдрал гэж нэрээ. Цаг хугацааны ихээр уушлагдах байх та тэр тусмаа хорвоод хоёрхнаа хүмүүст хэцүү юм даа л гэсэн байна. За би багада ах эгч дүүг өссөн болохоор хэлж мэдэхгүй байна уу. Найзтайгаа л хамаг зовлонгаа ярьдаг байсан болохоор одоо бол дунд үүдтэйгээ би бидээ зовлонгаа ярьдаг баг дүүгийн учрыг бол олдгүй л гэдэг чинь. Өөрийгөө хамгаалах гэж бодвол хэрэлдэж зодтолдоод л чулхны эвлэрдэг дээл гэж байна. За дараагийн сонсогч. Бано? Бано чимдэрхий? Таны асуудалтай нэг сан хэлцээрийг бодлоо. За. Би миний таньдаг ах байт юм уу? Тэгээд тэр хүн бас өөрөө хоёр амьдралтай. Тэгээд нэг охинтой. Тэгээд энэ хүүхдүүдээ бүгдийг ойр ойлгож байгаа. За. Нэг саасан экстрэн нэг охин байдаг. Өөрөө одоо 4 хүүхэдтэй. Тэгээд энэ хүүхдүүдээ танад нэг ихтэй тий. Би нэг одоо нэг идеал фаарт би нэг хайрлаж аваар гэж бодох. Энийг ч гэсэн би энийг гэж бодож байгаа хайрлаа гэж сургасан.
зөөлсөн. За тэгээ одоо жоохон тамрангууд нь ойлгуулж хэлж нэг дасгах юм уу те. Одоо хэлээд юу ч өөрчлөх чадахгүй байхгүй тэр. Яг үнэ. Тэ ягаад гэвэл энэ жагуу хөлтөнд сэтгэл тэргөө нь талбгүй тэ энэ тав цагаан юмд бас ингээд бид толов тусаах гэдэг шүү дээ. Үйлдэлтэй тийм ээ. Ямар ч сэтгэл зүй тогтоогүй хөлтийг бас тэгж хэлвэл нэг юм байна. Тэгвэл хүнийг хайрлахыг заагаад тэгвэл би бол тэр хүнээс сурсан бол хүнийг илүү их хайрлаж илүү хайр мэдэрнэ ч гэдэг юм те. Байгаад зүгээр юм даа гэж ойлгож явдгийн хүмүүсүүд бас хэл юм таардаг юм. Энэ бол нэг боротхгүй болоо гэж. Миний санаа дээр яг хүний амьдралыг хүмүүдэхгүй. Юу ч тайлбарлаж хүн бас болно шүү дээ. Энэ нэг тал хүн тэр хүмүүсүүдийн асуудал учраас бидээ одоо ороод авчаад байна. Асуулт. Хүмүүсээр хөвгөнөх өөрөө босод үйлдэлээр энийг задруулах ямар нэгэн байдлаар задруулахгүй болохгүй л дээ. Эцэг нэгэн цагт мэдгэтгэл асуудал. Мэдгч үед нь сэтгэл зүйн бэлтгэн байхад нь мэдвэл уул нь бас зүгээр юм аа даа. Тийм ээ. Баг багт нь бас арай түрэгтэй яах вэ? Түрэгтэй гэдэг нь хангалттай багтаа. Тэр үед идея зүгээр ч юм уу. Өөрөө за юу гэдэг сэтгэл талаас докторгүй байдаг байгаа байна даа. Яг үнэ. Тэгээд одоо тийм сүнжтэй нөө зөв байхаас зөв үлдэхээс гэж бодоод байна л да. Яг үнэ. Эргээд л ямар нэгэн болчихвол санаа зовоодох шүү. Юу ч болсон. Одоо тэд үр нь үлдэх хорвоо гэж байна те. Яг үнэ. Тэгээд үлдэх хүмүүсүүд чинь өөр хоорондоо бие дүүтэй байх. Энэ чухал байна да. Тэгээд хүнтэй хамтрахгүй байх гэж байхгүй. Хүнээс хайрыг мэдрэхгүй байх гэж байхгүй. Тийм аа яг энэ үед нас сайхан. Зөв үлгээд тэгээд энэ нас үлгээнд нь багтаагаад хэлчихсэн бол гэж харцгаа. Стресс. Баярлалаа тань. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За тийм ээ. Цаг хугацаа хангалттай байна. Гэтэ нууц гэж юу нь бол байдаггүй. Зүгээр хизээ илэрх вэ гэдэг л юм байна. Насан туршдаа нуугаад явах боломжгүйгээс хойш хизээ нэгэн цаг задрахал байх. Гол нь цаг нь болохоор тэр хүмүүсийг хол байлгахгүй байгаа тийм ээ. Цаг нь болохоор хэлсэн зүг болоо даа л гэдэг хийж байгаа шүү. За фирийн шуудаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За хэлж болохгүй шүү л гэж байна. Одоо хэлээд имий баха юмны учраа олдог осон хойно ийм учраас хэлж чадаагүй гэдгийг хэлхэн зүг болоо даа л гэж байна. Орой минь те хүүхэд угаа мэдхвэ те юу яа хэлээд явах байл гэж байна. За ер нь нууц гэж юм хизээж байдаггүй гэж би боддог. Хэлсэн зүг санагддаг юм аа хүний бодол өөр баха болоо даа л гэдэг чинь. Харин тийм ээ ч асар том нууцыг тэгэж явж байгаа хүмүүс байдаг. Тэгээд тэрнээсээ болоод өөрснөө шаналаад хизээлрэх бол гэдгээсээ бүр нэг хямарч дуустдаг юм шиг байна. Гэтэ ямар ч байсан эзэн нэгэн цагт тэгээд мэдэгдэх юм да. Дараагийн сонсогч. Ано? Баана ч юм төргий. Манай албогдсон уу вэ? Холбогдлоод. Энэ яг одоо хатах юм. Тэрсэндээ тэгээд ер нь ингээд нөхөртэй болоод ингээд явсан чинь нөхөр маань таалагдахгүй. Санаанд нь нийцэхгүйсэн чинь одоо ингээд за чи яваа. Тэ одоо ингээд ер нь чамааг өхвөл ингээд бараг шарилтаар чинь л очих байх шүү. Тэрнээс бусдаар ингээд бид нартай битээ харьцаарай. Одоо бараг харьцаг болоод бараг 10 жил болж. Ах таагаа юу? Тэ. Тэр үгүй танаа хүн таалагдаагүй. Тэрнээс л болоод уу? Тэгээд яг өмнө сүүлд сонсохноо өмнө одоо ингээд дараа нь гам автагаа уулзахаар очиход ингээд манай нөхөртэй уулзснаа чи одоо баг ингээд яах гэсэн үсэ бид нэр ингээд ондоо баг ингээд арай бил юу лээ тийм хүн ингээд төлөвлөсөн байсан баг чи орж ирж гал ухааны юм ярьсан байсан. Хөө тэгэхээр өөр суулгаа хүний бэлтгэсэн байгаа чи орж ирсэн гэдэг дургуцаад байгаа юм. Тэгээд ер нь ч гэсэн ингээд хоёр ахтай хоёлоо л ер нь таг болцсон. Тэгээд сүүлд нэг цагаан сараар тэр яг тэгж хэлсэн маань чи одоо чамаа ингээд бараг өгснээ чи дараа ингээд би бараг очивол нэг очих нь очихгүй л очихгүй гэдэг маань манай бага ах байхгүй юу. Тэгээд
том ах маань ингээд хотод байдаг, би одоо ингээд хотод байдаг. Тэгээд ингээд цагаан сараар ингээд хаа ингээд одоо ахыгаа гэж хүндлээд очоод залгах гэсэн чи миний нүрэн дээр ингээд яр гарцсан байгаа. Би хүн үлээж авахгүй гэд. Тэгээд уулзахгүй гэж байгаа юм тий. Тэгээд одоо тэгж хэлээд бас нэлээд эдэн жил болж байна. Тэгээд ер нь тиймэрхүү юмнууд болсноос хойш тэгээд ер нь хотбоггүй л одоо Айлын ганц өх юм уу та? үгүй хоёр. Тэгээд яг нэг ихчтэй тэгээд ихч маань ч гэсэн характер өндөртэй тэгээд тэгж одоо чи бараг гэр оролт амьдардаг ч юм уу те нэг тиймэрхүү ухааны юм яриад ер нь бараг маргалдаас болсон байт юм аа. Амьдралын угаар нь одоо алга үзнэ гэж ярьдаг та. Тийм ээ. Магадгүй тэр хүмүүсээс хүлээж байгаа хүлээлт байдаг уу? Тантай эвлэрэх гээд ч юм уу, уучлал гуйгаад ч юм уу холбогдвол мэдгүй яг одоо зүгээр ингээд яг нөгөө хувийнхаа амьдралыг өгөөд үнэхээр яг хөө тэгж хэлсэндээ уучлахгүй бол бас тэгээд нөгөө уралд ортох, хичээлэгт ортохгүй гэж боддог. Тийм л юм. Гэтэ олон жил бас харьцаагүй байчлаа шүү дээ, тийм ээ. Цагаан наваасаар арчуулцдаггүй те би ч өдөөнийхөөс өдөөч явъя ч гэж боддгоо. Сүүлд бас автагаа гайгүйсэн тэгээд ер нь автагаа ч гэсэн бараг 12 сараас хойш бараг холбоог байна дөө. Хөл таны нөхрийн л асуудал явагдаад байна уу? Одоо юу гэмдээ хитрхи мөнгөнд дуртай болсон юм уу? Яг би нэг яг дундаж амьдралаар амьдраад байгаа болохсоо тэдний ингээд бараг зэнданд нүрэхгүй байгаа юм. Нэг тиймэрхүү юм. Тийм боломжийн амьдралтай хүмүүс байт юм уу? Мэдгүй өөртөө л боломж юм байна. Надад бол өвчин зовлонгүй 3 хүүхэдтэй нөхөртөөгөө ээжтэйгээ холбоотой байгаа л одоо. Танаас нэг юм асууч нууцшвал тэгж их дургуцаад та нөхөртөөгөө суусан шүү дээ. Та алдаагүй зөв сонголт хийсэн байна уу? Ер нь бол алдаагүй. Одоо тэгээд яг ингээд амьдралын төлөө ингээд явж байгаа. Багтаас суудаггүй гэр бүлийнхаа төлөө ингээд явж байгаа. Яг гэмн надаас нөгөө жоох ах. Тэр чинь яах вэ тийм ээ? Одоо яг хүмүүс бодохоор энэ нэг аав ээжчгүй ах トゥ усаад мчгүй л гэж боддог байх гэд хайдаа ярьж тэгээд хүмүүсийн ярих ямар хамаатай юм бэ л. Өстэй. Тэгтээ та сонголтоо зөв хийсэн байна. Одоо аз жаргалтай байгаадаа тийм ээ хангалуун элэг бүтэн эрүүл саруул байна. Кэл болох шүү дээ. Тэр 3 хүүхэд маань л эрүүл саруул өвчин зовлонгүй байвал түүний юу гэж хэлэгч өнгөрчтэй. Өстэй. Магадгүй тэр хүмүүс холбогдоод танаас уучлалт гуйвал та удаан бит юмдаарэ. Баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. За. Аяя. Хүнтэй суугууд нь жи аав нь оролцсон, ах дүүс нь оролцсон. Нэг бодлын бид нар нэг тийм хувь хүний амьдрал гэж юм юу ч байхгүй хүмүүс юм шиг те хамаатан саднараа оролцсон. За нэг хүн үнтэй суухлаа гэхэд л тэр хамаатан садаа ээж аав ах дүүс нь бүгдээрэнд нь таалагдчихэж нэг айтайхан амьдрна. Аль нэгэнд нь таалагдахгүй бол амьдрал ерөөсөө болохгүй болчоод байдаг. Яамаарч юм те ягаад бид нар ингэж нэгнийхээ амьдрал хит их ордг юм бол доо. Тийм та манай монголчуудын нэг дутагдaltaй зам байна. Хэтэрхий бие биетийг холилдож хутгадалж амьдардаг. Ах дүүсийн аль нэгэн сайн явбал тэрэндээ ачаа дарамт болох шинжтэй. Ах дүүсийн хин нэг нь муу явбал нийтээрээ дайрч доромжлох шинжтэй. Ер нь бие даасан чадвар байхгүй юм шиг санагдаад байдгаа гэж нэрэл тийм ч юм уу даа л гэж бодож сууж байна. Шаашуу хүртэл сонсдог байсан. Амигийн шөнийн нэвтрүүлэг анх удаа сонсож байна. Яасан өрхөн зөөлөн зүг харилцаатай юм бэ хийнэ. Баярлаа. Бид эд чи одоо нэвтрүүлгээрээ зовлон жаргалаа ярилцаад уйлалж хүнжилдаа сууж байдаг хүмүүс шүү дээ. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Гэр бүлтэй үртэй хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гардныг танилцуулъя. Тэгэхээр Яарамгийн арцтын хамт байрлах нэгдсэн төлөвлөлт бүхий Мандала гардн цогцлбор хорооллын Зүү гардн 2 дугаар ээлжийн орон сууцтай Уян хатан
төлбөрийн нөхцлөөр захиалга аваад эхэлсэн байх нэ. Та 2025-2026 онд ашиглалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хувийн төлөх нөхцлөөр орон сууцтай болох боломжтой юм байна. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход бэлэн орон сууцыг ногоон зэлээр авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 8000 80 утсаас аваарай. За тэгэхээр давуу талаас нь дурдвал бүрэн зүтгэмэл хийцлэлтэй альж талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж тас хэлбэртэй баригдсан. За дээрэс нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаа. Хотхон дотор болохоор 65% ногоон байх боломжтой. Хотхны төв өсвөр рүү автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөөд дугуйтай болон тэрэгцэртэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бас бий болгоод өгсөн. За хүүхдийн насны тохирсонд одоо тоглоомын талбай нь байна. Өндөр насны хөдөлгөөн нэмж хэсгүүд нь байна. Дээрээс нь эл зогсоол болон дугуйн зогсоол нь айл бүрт хүрэлцэхүүс байхаар төлөвлөсөн 3 харьцан 3 сагсан бөмбөгийн талбай байна. Хотгондоо 200 хүүхдийн цэцэрлэг бас байгаа юм байна. Дээрээс нь 825 хүүхдийн томьёо сургуулиас байгаа. За хамгийн том давуу тал нь юу гэсэн чинь гүүрэн гарцтай юм байна. Хотгон дундаа зам гаралгүйгээр сургууль цэцэрлэгрүүгээ шууд нэвтрээд орох 4.5 м өргөн гүүрэн гарцыг блок оронд төлөвлөсөн нь хүн төвтэй орчин үеийн барилгын стандартыг бүрэн хангасан юм зохицолбор хорооллогоо. Тэр илүү дэлгэрэнгүй мэдээллийн www.mandalagarden.com-ээс аваарай. Утасны дугаар нь 75 8000 75 8000 байлаа. Баярлалаа хамтран ажилласан гэр бүлтэй үлдээх хүнсэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden байлаа. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Гэхдээ амьдралд хүүхаа яав ив гэд гэл плагтаал ойр татан байдаг хүмүүс яг тийм хүмүүс нийтгэл алддаг да амьдрал дээр гэсэн байна. За заримдаа уул усны ойрн дээр ураг төрлийн холон дээр гэдэг үгч бас байдаг штэ. Аль альнийх нь асуудал юм аа та гэсэн байна. Нэг хинтээ суухыг бидээ заагаад байх албагүй л дээ. Заавал бусдад таалагдах албагүй. Хоёр хүн хоорондоо л болчихъя гэж. Яг үнэ хоёр хүн хоорондоо болоод амьдрал хавгаа зэгцлэл явж ийл дээ. Нэгнийхээ амьдралыг зааварлаад одоо миний суух гэж байгаа хүн заавал манад өөд ч юм ахад ч юм уу таалагдах гал ингээд зовоодох юм шаардлага. Энээсээ болоод харилцаа холбоогүй энэ олон жил бас болох хэрэг байна уу та. Ялангуяа энэ цагаан ногоос харуулдаг тийм хамаатан садан дээр очиж зоологдог ийм үед бол хэцүү зориод очих юм байхгүй гэхээр. За хүүхэд гээд үл тоож болохгүй. Биднээс илүү юм ойлгож байдаг юм байлээ шүү гэсэн байна. Өстой хүүхдүүд чинь илүү их юмыг мэдэрсэн ойлгоцсон байдаг юм шиг байна. Би бол дүү нарынхаа хитрхийн хуваар орон зайд нь халтах дургүй зөв явж байвал тэгээд л орхисон дээр дээ. Хооронд нь их ойр өсгөл гайгүй байхаа. Гэхдээ хамаатнууд жиг яриад л ер нь тэгээд мэдэгддэгтэй гэсэн байна. Хүүхэд ер нь нуусан ч мэддэг штэ. Харин ухаан суух тусам аав ээжээсээ биш өөр хүмүүсээ сонсохдоо л илүү гомддгийн болоо даа л гэж. Ер нь тэгдэг те. Хин нэг хайртай дотныхоо хүнээс яг юм том нууцудаа өөр хүний амнаас сонсохоор илүү гомдоод байдаг. Яг юм дотны хүнээсээ сонсвол арай нэг зөөлөн буухаарч юм шиг. За. Баярлалаа. Өөрийнхөө л амьдралыг авч явах нь чухал штэ. Бусдын амьдрал хүнд ч хамаагүй гэж боддог доо л гэсэн байна. Эфирийн шууд утас 77 38 83 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Өөрийн амьдралд эзэн болчвол нэг их оролцоод байх хүн гардаггүй юм байна лээ дээ л гэж байна. Тэр ч тийм баха. Гэхдээ ер нь л одоо монголчуудын нэг тийм юм шиг байгаа юм. Зан гэх юм уу аль эртээр үгээсээ л тийм байсан. Нэгнийхээ амьдралд оролцдог, заадаг, зөөлдөг. Мэдээж хэрэг дандаа буруу юм гэж баха авэж тийм ээ. Гэтэл юу гэдгийг хитрхийн хувийн орон зай гэдэг юмд нь алдснаасаа болоод одоо нэг гэр бүлийн салалт тийм ээ хүүхэд өнчрөлт гэдэг юм чи маш их болчиход байна. Ялангуяа аав ээжтэй оролцооноос болж салсан гэр бүлийн тухай сонсохоор бас л яандаа л гэмээр. Тэр олон жил амьдарч байхад нь салгаад ингээд бас цаг хугацаа аваачдаг. Дээрээс нүүр хүүхдтэй олгочдаг, хүүхд өнчрүүлдэг ийм асуудлууд зөндөө байна. Цаг хугацаа гомдлын шархыг аниулдаг шарх сэтэрдэг. Гомдсон хүн тэгээд ер нь жоохон хэрцгий байдаг да гэсэн байна. За өнөөдөр хамт байсан, холбогдсон, ярилцсан бүх сонсогчдоо бас баярлалаа энэ түргээд төвтрүүлгээ дуусгая. За тэгээд комент хэсэгт бас манайхан 19 настай охинд маань бас зөвлөгөөгөөрэй тийм ээ. Маш их тотог шүү. Тэгээ хоёр гिचтэйгээ уулзрах чадахгүй яг яах ёстой вэ? Би уучлалт гуйх уу? Нэг бол уучлалт гуйхыг хүлээх ёстой юм уу гэдэг жийсэн. Ер нь сонсогчд нартайгаа бас холбогдоход
аль аль нь уучлалт гоохгүй л ингээд явбал харилцаа холбоо болон хүн дээрөөд цаг хугацаа алдахын нэмэр юм болоо таа л гэж бодлоо. Энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Ами найруулагчаар ундрахаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар чанартай бодгийг Чогон Пентес мөн гэр бүлтэй үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарднелла хамт байсан сонсогчдоо баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.